Фокустай мэдээллийн хөтөлбөр NBS телевизэн бэлтгэсэн мэдээлэлээр үргэлжлэн хүрэхэд бэлэн болсон байгаа. За олон жилийн турш газар ашиглалтын гэрчилгээ эрхээ авахаар тэмцэж ирсэн зайсангийн иргэд өнөөдөр гэрчилгээг гардаа авсан байгаа. За эхний ээлжинд 300 гаруй иргэнд газрын гэрчилгээ олгохоор болсон. За өнөөдөр эхний ээлжийн 19 өрхөд газрын гэрчилгээг нь гаргуулж өгсөн мэдээллийг бэлтгэсэн байна. Улсын хурлын гишүүн болд өнгөрсөн хавар хаавал дүүргийн 11-р хорооны иргэдтэй уулзахад тэд газраа өмчилж авмаар байна. 32-р сургуулийн барилгын ажлыг яаралтай шийдвэрлүүл гэх мэт шаардах үг бүхий лоосон байраа өгтөж байсан юм. Учир нь энэ тойрогоос сонгогдсон болд оюун гэрэл нар 2013 онд зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хэлийн загаас чөлөөлж өөрчлөлт оруулах улсын хурлын тогтоолтын төслийг өргөн барьсан ч байдал удаашралтай байна гэж иргэд шаардж байлаа. Мэдээж 2 жилийн турш байгаль орчны яамтай хамтан ажлын хэсэг байгуулан ажиллаад асуудлыг шийдэх гарцыг хааж байснаач дуулгадаг. Байгаль орчин хариуцсан оюун хорол сайд чуулганы хуралдаан дээр эхний ээлжийн тусгай хамгаалттай газар олон жил амьдарч байгаа иргэдэд ашиглалтын гэрчлэгээ олно гэж мэдэгдсэн. Энэ үйл явдлын дараагаар болд тэргүүтэй гишүүдийг асуудлыг судлах нь оюун хорол сайдтай уулзахаар ям дээр нь очиход ажлын хэсгийн зүгээс болон дархан цаазт газрын захиргаанаас асуудлыг 14 хоногийн дараа тодорхой болгох амлсан бол өнөөдөр бас ч товлсон цаг хугацаагаа мартчихаагүй байгаа юм байна гэдгээ чарууллаа. Энэ бас тусд болтгоо хамгийн миний хувьд бол маш том хөрөнгө оруулалт. Би энэ зайсан хичнээн хүсэж ирсэн. Ямар ч юм би өөрөө сэтгэлээс өөлж байна. Энэ бол миний их орон. Миний төрснөө байхгүй юу? Багасаа. Тэгэж би амьдчсан юм маш их хангалуун сэтгэл хангалуун байна. Цааш маш их барилдаа. Цаашдаа би бүхлөтэн орсон шуух. Цаашдаа амьдрал юуныхаа итгэлийг олж авч байна да. Миний 72 оноос ирсэн. Би 9 настай байхдаа орж ирсэн. Жохон сургуулийн хүүхдээ байхдаа л ирж ирсэн. Тэгээд энэ чинээс шинэ амьдрсаар тэмцээр тэгээд эцэцэд Монгол хүн ялт юм байна. За энд ч одоо 10 жил амьдралаа. Тэгээ ер нь бол газар өмчлөгээ явуугаар нэг ч газар авч байгаагүй. Одоо бол энэ хан уул дүүргийн заслаг захиргаа 4-р хорооны засаг дарга бүх ажилчид албан хаагчид тэгээд улсын хурлын гишүүн оюун хорол болд оюун гэрэл гишүүн эднэрийн одоо дэмжлэг тусалцаагаар л одоо энэ бүх хүмүүс газар эзэмших бас өөрийн гэсэн газартаа болох ийм сайхан үйл явдал болж богино хугацаанд маш их дэмжлэг авч ингэж чигээ олгож байгаад л одоо иргэн бидний хувьд бол бүүн баяр та. Цаад гишүүдийн хооронд энэ асуудлаар хэрэлдэж нэг үзээд хилцэж нэг үзсэн ч эцэст нь хий хоосон хэрүүл болоод өнгөрчихсөнгүй. Өнөөдөр тус газарт амьдарч байгаа зайсангийн иргэд 5 жилийн хугацаатай газар ашиглалтын гэрчлэгээ гишүүдээс гардан авч байна. Энэ нь зайсанд хэдэн үеэр амьдарч исэн 11 болон 4-р хорооны 600 орчим иргэд сүүлийн хэдэн жилийн турш тэмцлийн үр дүн гишүүдийн ажлын ч үр дүн нэгэн зэрэг гарлаа гэж баярлаж суугааг нь зайсан орчим зөвхөн бие биенчинтэй бачуудын хорол болж уугуул иргэд шахагдах бус тийч бас газраа хамгаалж авч үлдэж байгаа нь овооштой гэмээр байна. Энэхүү хаан дүүргийн иргэдийн зарим хэсэг нь газрын өмчлөлийн гэрчлэгийг авсан мэдээллийг үзэгчтэй танилцуулаа. Үргэлжлүүлэн мэдээлэл хүрэхэд 2014